холбоотой хамтарч байгаа компани болохоор энэ программын компани сүүлийн бид нар 3-4 жил хамтарч. Тэгээд бусад спортын холбоотойгоо бид түүчилж байгаа гол үзүүлэлт нь бид нар энэ захин бүртгэлийн систем байж байгаа. Тэгээд энэ бүртгэлийн систем жил болгонд ямар ч байсан нэг ингээд апдейт хийгээд шинжилгээл яваад байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол бид нар өнөөдөр жишээ нь захин төлбөр тооцоолын системээр шилжүүлж байна. За 3 дугаар сарда багтаад тамирчны дата мэдээллийн сангаа бол ашиглалтанд орсон. Тэр 3 сар орчин тийм ээ. Сан сарын дараа гэсэн үг шүү дээ. Тэр нь 2 сард орсон. 2 сарда баг орчин. Тэрэн дээр юу гэсэн үг гэхээр бид нар анх ярьж байсан. Жишээ нь үнэн баярын га ирдэг тамирчин руу ороход өмнө нь ямар амжилт үзүүлжсэн бүх амжилтууд нь дата мэдээллүүд гараад ирчихдэг. Тэгэнгүүт энийг юу гэдэг ердийн хэрэглэгч одоо эцэг хүн ч гэсэн хүүхдийнхээ мэдээллийг харах юм бол бүх нөгөө амжилтууд нь бүгдээрээ ил харагдаж байгаа нэг ингээд мэдээлэл систем бид нар бахан тутамдаа ингээд шинжилгээл явж байгаа. Тэгээд өнөөдөр бол яг тэр захин бүртгэлийн системийг яаж явагдах вэ? Жишээ нь Түмзэний улсын аваа дээр төлбөр тооцоогоо багш нар яаж хийх үү гэдгийг бол яг сайн ойлгоод авчих. Дээрээс нь бол бүртгэлийн систем дээр бол мэдэхгүй чадахгүй ч юм уу ойлгохгүй юмнуудыг бол яг программист байгаа дээр нь асуугаад авах гэсэн. Дээрээс нь бол яг энэ бүртгэлийн системээр та бүхний багш нарын оруулж байгаа санал байгаа бол энийг нэг ингэчмээр байна. Энгүүр их гоё байна гэдэг ийм саналуудаа хэлээ явуулдаг. Би өөрөө программист биш учраас багш нарын группээр бичиж байгаа саналуудыг бол би цаашаа уламжлалдаг. Жишээлбэл юу гэдгийг за энийг ийм бүртгэл явуулсан чинь манай дээр ийм алдаа гараад байна нэг асуулт юм биш. Яг ямар үйл хийхээр ямар алдаа гараад байна тэрийг зургийн юм уу бичлэгээ хийгээ явуулж байгаа тэгвэл би цаашаа дамжуулъя. Тэгээд дамжуулаад эдний компани өгдөг ихэр шалгаа за энэ алдааг ингэ засах засаад тайлбарлах явуулсан. Ийм байгаа шүү. Тэгэхээр за энэ программын хүн 9 дээр асуултууд байна. Аюу сайн асуулт за. Сайн байцгаана уу? Намайг Тамира гэдэг TT Solutions компани менежер. Тэгээд энэ төслийг удирдах явж байгаа хүн байнамаа. За. Тэгэхээр одоо энэ 2 сард болох Түмзэний тэмцээн дээр сайн хэлсэнтэй нөгөө төлбөр тооцоогоо онлайнаар болгож байгаа. За тэгэхээр системээрээ дамжуулаад 3 төрлийн ерөнхийдөө төлбөр авах боломжтой гэсэн үг. Эхнийх нь клубын жилийн хурамж байгаа шүү дээ. Клубын лиценз, тамирчны лиценз, тэгээд 3 дахь нь дивжээний хурамж. Хоёроор сонсогдож байна уу? Тэ. За окей. За хэрвээ та бүхэн санаж байгаа бол хуучин болохоор ингээд клубын лиценз дуусчих шүү гэд шар өнгөөр эсвэл дууссан байвал улаан өнгөөр болоод дууссан байна холбоонд хандна уу гэдэг үстэй. Одоо болохоор ерөнхийдөө лиценз дууссан байх шүү. Энэ дард сунгана уу гэд дарж байна тийм. Лицензээ шууд онлайнаар сунгах боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр юу сая 3 төрлийн төлбөр авна гэсэн шүү дээ тийм. Клубын хураамж, клубын лиценз, тамирчных, тэгээд дивжээний хурамж гэх тийм үү. Тэгэхээр энэ гурыг ингээд дистаралта гэдэг юм уу да явах юм шүү заяа. Одоо жишээлбэл би одоо ингээд наран клубыг одоо ингээд наран клубээр орсон байна. Энэ клубын одоо лиценз 10 сарын 31-нд дууссан байгаа байхгүй юу? Клубын лиценз нь дууссан байгаа учраас тамирчнаа бүртгэх ямар ч боломж байхгүй гэсэн. Тэгэхээр заавалчгүй эхний алхам клубийнхаа лицензийг сунгаад дараад нь 2 дугаар алхам дээр нь оролцож байгаа тамирчдынхаа лицензийг сунгаад тэгээ хамгийн сүүлд нь тэмцээнд оролцох тамирчдынхаа бүртгэлийг хийгээд төлбөрийн төлнө гэсэн. Тэгэхээр ийм 3 алхамтайгаар хийгдэх шүү заяа. За окей. За тэгэхээр клубын лицензийг сунгахын тулд ерөнхийдөө ямар нэгэн үйлдэл хийх гэх тэгэхээр угаасаа дээдэлтэй ингээд улаанаар гараад ирнэ. Клуб лиценз дууссан бол энэ дарж орно уу гэж. За тэгээд ийшээ дараад орохлоор энийг ингэчээ. Биш байна. Ингүүл арай ойлгомжтой байх шүү тий. Ингээ. За окей. Тэгэхээр би алдаар нөгөө юу хугацаанд дууссан клубыг юу авсан байхгүй. Ягаад тэгэхээр хугацаанд дууссан учраас эхлээд өмнөх төлөгдөөгүй байгаа сарынхаа төлбөрийг авчаад тэгээд энэ хэсгтэрээ тэр тооцоол нь гарч ирж байгаа. Би энэ зүгээр жишээ болгоод юу яцсан шүү. Энэ зүгээр 10 төгрөг гэж би оруулсан байгаа шүү сая. Юу нь бол яг тэр нөгөө байшлаасаа хамаарат ингээд 50 60 70 янз бүрийн үнэтэй байгаа шүү дээ. Энэ бол зүгээр тест хийх гэж байгаа учраас 10 төгрөг оруулсан байгаа. Энд нэг бодит үнд 70 мянган гарах нь тийм үү. За тэгэхээр одоо энэ клубыг болохоор 10 сарын 31-нд дууссан учраас 11 12 1 сараа төлжээж дараагийнхаа юу төлбөрлөө орно гэсэн. За тэгэхээр энд нь 3 сар 10 төгрөг за X төгрөг нийтдээ тэдэн төгрөг болох нь тийм үү. За тэгээ хэрвээ би одоо
Зүгээр би энэ өмнөх өрөө төлчихё гэх юм бол энэ сонгох хэсэг дээр ямар нэгэн сонгохгүй байж болно. Тэгэхээр ерөнхийдөө би 25 оны 1 сарыг энэ сарыг дуустал төлбөрөө төлөөд тэгээд 30 төгрөг энэ нөхөн төлбөр 30 төгрөг тэгэл нийт төлөв 30 төгрөг гэж одоо ингээд төлбөр тооцоог яаж чинь гэсэн. За тэгвэл үүнийг мэдээж дагаад ялангуяа одоо 2 дугаар сард тэмцээн болох гэж байгаа учраас 1 сарыг дуустал сунгаад бол нэмэргүй гэсэн үг шүү дээ. 2 дугаар сарынхаа тэмцээндээ бүртгэлээ хийж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр юуны холбооны зүгээс юу гэсэн 1 6 12 сар гэсэн юм юу алтантай юм билээ те. 6 сар нь бол 10% хөнгөлнө, 12 сар бол 15% хөнгөлнө. Тэгэхээр хүн яг хуу 2 сар 3 сар сунгаж болох юм байна гэж бодоод ингээд энд нь 1-ээс 5-г оруулсан. 7 8 9 гэдэг тийм сарын сонголт байхгүй шүү заяа. За тэгэхээр жишээлбэл за 6 сарыг сонгочих юм бол за биш ингээд тооцоолоход хэлбраас нь 1 сараас эхлэв. Тэгэхээр одоо би энэ 1 сар гэдэг маань 2 сарынхаа төлбөрийг төлнө гэсэн үг шүү. Тэ? 1 сард би угаасаа хоцорсон байгаа байхгүй. Тэгэхээр 1 сарынхаа энэ одоо нөхөн төлбөрөөр төлөөд нэмэх нь 1 сарыг төлөөд 2 сарыг дуустал. За тэгэхээр энд ингээ гараад ирэх юм тийм үү? Нөхөн төлбөр нь 30 төгрөг, сонголт нь 10 төгрөг. Одоо би жоохон 6 сар гэж сонгох 10% хөнгөлтөө. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө ингээд энэ бүх тооцоол нэгээд нийтдээ одоо эцсийн дүн 84 төгрөг төлөх юм байна. За би ингээд төлөх гэж дарахлаар төлбөр төлөлтийн хувьд бол за тий онлайн төлбөр тооцсон учраас ингээд энэ яг би одоохондоо төр зүр жишээгээр оруулсан байгаа. Ерөнхийдөө энийг холбоотой ярьж байгаа улам дэлгэрэнгүй болгох юм. Төлбөр тооцоог ингэж ийм картаар хийж болно болохгүй гэдэг. За тэгээд ерөнхийдөө үйлчлэгээний нүслийг зөвшөөрж нэгээд ямар нэгэн альва онлайн сайтн дээр байдаг ш тийм ээ. За төлөх гэдэг бүх нөгөө юу чинь баталгаажсан бүртгэлүүд чинь бүгдээ гараад ирнэ. Алж байна. Наан нь бол яг би төлбөр төлөнгүүд уг нь баталгаажлалт хийгдчихэв. Танд бол харагдана. Танаа өөрөө чинь клуб юм харагдана. Нийтэд харагдахгүй. Нийтэд харагдахгүй уг нь бол нийт харагдах ёстой юм. Гэхдээ нийт харагдахгүй байгаа шалтгааны юу гэхээр манайхан нэг ийм багш нарын хувьд бол нэг тактик юм уу юу ч юм ингэдэг юм шиг. Хин энэ клубын аль жинд орж ийн гэдгийг хүлээгээд идэг юм шиг байна. Тэгэнгუთ яадаг вэ гэхээр хамгийн сүүлийн өдөр сүүлийн секунд мангар ачаал өгөөд идэг учраас за яг ямар ч сан өршлөөд бүтээлээ хийлгэж нийтэд харагдуулахыг болиулч. Нийтэд бол дараа нь харагдана. Дээрээс нь энд хараа нэг юм тамир энэ тэр боломжтой байгүй юу? Жишээ нь хараа би 46 кг хүүхдээ бүртгүүлээ төлбөр төлсөн. Тэгсэн чинь яг юу гэдгийг бүртгэл хаагдахаас өмнө нөгөөдхөө хүүхдийнхээ жинг өөрчлөлийг болох болов. Тэр яг тэмцээд орохын тулд орно. Гэхдээ жинг нь өөрчлөх уу? Яг одоохондоо бол боломжгүй. Тэгэхээр ер нь тэгж болгож болох уу? Тийм болгоёг бол боломжтой. Тэгвэл чинь яг төлбөртэй хамаагүй юм чинь би зүгээр л яг юу яхаас өмнө жингээ өөрчлөхийг үл. Тэгээд яг одоохондоо бол боломжгүй. Тэр хэрэгтэй байх тийм үү? Магадгүй шинэ манай багш нар зарим тохиолдолд андуурд юм билээ. Жишээ нь өө яана би нэмэх хүүхдийнхээ жинг хасхар оруулсан байна гэдэг юм чи дандаа тэр тохиол гардаг байхгүй. Тэгэхээр тэрийг нөгөө төлбөртэй холбоогүй юм чинь тэрийг нэг өөрчлөх боломжоор хангаадаг ч за. Окей. Болно. Жишээ дуусны дараа ярьж байгаа тийм. Одоо энэ чи яаж байгаа гэхээр төлбөр төллөөл бол чи 7 хоногийн бүртгүүлэхэд чинь батгаачих واخгүй юу? 6 цагаас өмнө өсөж болоод. Тэр чинь болохоор баталгаажуулалтанд холбооноос идэг байсан шүү дээ тийм. Нөгөө хүний оролцоогүй тийм цахим болчоороо шууд баталгаажчихараа тийм юм солих. Би тэрийг баталгаажуулах болсон байхгүй. Чи өөрөө баталгаажуулдаг болсон байхгүй. Тэгэхээр чинь тэгтээ яг зүгээр хэдүүлээ өөрчлөлт болдог хувьдрыг бас нэг жоох өөрчлөөд үзье л гэж байгаа. Яс за тэгээ яг хөө яг одоохондоо бол тийм мань хийсэн байгаа нь болохоор нэг нь баталгаажсан бол ямар нэгэн хөдөлгөөн орох боломжгүй гэсэн байгаа. Тэгэхээр яг хөө жин юуг нь солидгоор хийж болно болно. Тэрийг оруулчих. Тийм өөрөө л харна тийм. За окей. За тэгэхээр төлбөр төлөх гэдэг дарахлаар банкны сайт руу өсөөд орох нь тийм үү? За энд нь картаар төлж болно. Картныхаа юуг мэдээллийг оруулаад, нэрээ оруулаад, дуусах хугацааг сарын, жилийн CVV гэдэг нөгөө картын арталт нь 3 оронтой байдаг шүү дээ. Тэрийг оруулна. Тэгээд нөгөө e-pin гэж нэрлэдэг шүү дээ. Банк болгон дээр байх шүү дээ. За энийг яг OTP гэж нэрлэсэн байна. E-pin-ний e-pin кодоо энчээгээд гүйлгээ хийж болно. Хоёр дахь боломж нь болохоор энэ дээлтэй QR төлбөр гэсэн байна тийм үү? QR төлбөр нь эдний энэ банкны давуу тал нь юу гэхээр энэ QR код нь одоо чинь QPay чинь за QPay харьцангуй нэлийн газар олон газар уншдаг бол хэлсэн юм одоо MonPay, HiPay гэх янз бүрийн пэй байгаа шүү дээ. Ток ч үлээ тик юу гэдэг үлээ. Тэгээд тэд нэг нэг уншдаг шүү дээ. Тэгэхээр эдний нэг давуу тал нь энэ QR кодоор энд байгаа ерөнхийдөө бүгднийг уншна гэсэн. QPay, HiPay,
social pay, mon pay юу гэж тэ ингээ бүгднгээр нь унших боломжтой. За тийм тэгэхээр сүмөрөө ярьчих. Биш шүү. Тэгсэн чинь уншиж төгнө. Ноутбук дээрээс уншаач. За би эндээс уншилж. Уншуулсан юм уу? Энэ QR-код үгүй юу? 30 төгрөг хасагдсан шүү дээ. Тэр энэ мэн. За одоо уншиж байна. За окей. За би бол яг хөө чи юу сошиалтай ашиглаад ингээд 30 төгрөг ингээд уншуулчих. Одоо энд нь амжилттай төлөгдлөө гэд. За гүйлгээ амжилттай гэд эргээд Taekwondo-гийнхаа сайт руу орчих. За ингээд таны төлбөр хийгдлээ. Клубын лиценз руу шууд ингээд сунгагдчихж байгаа гэсэн үг. Тий, одоо ерөнхийдөө ингээд манай клубын эрх нээлтцсэн учраас дараагийнхаа үйлдэл хийж болно гэсэн үг. Тийм. Жишээлбэл би сая юугаар дутуу хийчлээ. Тэгээ 2 сарын сонгоогүй 11, 12, 1 сар. Yes. Энэ яг бол тэмцээн чи өөрөө 2 сард байгаа байхгүй. Тийм биз? Яг зөв. За окей. За тэгэхээр юу яах юм бэ? Нэмж 1 сар сунгах хэрэгтэй боллоо тий. Улаан сүлжээний төлбөр нь автомат буцаал байхгүй гэдэг байна шүү дээ. Яг зарим эцэгчдүүд ийм асуудал гараад орон гэр төлбөр мөнгө өгсөн юм нэ өөрсдөө нэг асуудал болоод гэрүүлэн асуудал болоод болчих жоохгүй. Улаан сог буцаахгүй хэлэнгүүт багшаа тэгвэл надад төлбөр дээрээс ингэ хасчих тийм юм. Надад яг тийм кейсүүд ингээд болоод байдаг. Тайлбар яах юм бол Гэхдээ ер нь бол буцаахгүй гэдэг маань буцаад бол юу гэдэг нь тэр клубын лицензээс хасагдах ч юм уу нэг тиймэрхүү байдлаар шилжүүлэг хийж байгаа дандаа. Өөр төлбөр тосоор шилжүүлж байгаа. Түүнээс орсон мөнгийг бол өгөхгүй гэдээ аваад байгаа юм байхгүй үстэй. Жишээ нь танай клубын лицензээс сунгах хасагдах ч юм уу. Тэгэхээр нэгэсэндээ бол тэр төлбөрийг өөр зарцуулалтаар чи бол тэр ухаан өгтөг өөрөө зогсоолох асуудал байхгүй. Чиний чамаас авах төлбөрөд болчихж байгаа шүү дээ. Түүнээс ингээ аваа кермалаад өгөхгүй гэдэг юм байхгүй шүү дээ. Тийм үстэй. Буруу ойлголт яваад шүү. Болоод. 10 15. Энэ хараа яг үнэ. Спорт хороо эднийг бол одоо жишээ нь энэ оноос эхлэнгүүтээ өөрчлөхгүй бол жишээ нь алдрын спорт хороо 300 мянгаар явж байгаа. Тийм. Гэхдээ тэр одоо болно. Танах клубийн яг бусад нэг клубүүдээ яг адилхан сарын 70 мянгаар явдгаар явна. Тэгэхгүй бол танах ганцаараа 300-аар яваад нэг тиймэрхүү нэг цөөхөн хэд нэг спорт хороонд яваадсан. Тэднийг бүгд энэ жилээс анхнаасаа спорт хороон дээр нэг тийм ойлголт байсан. Спорт хорооноос явдаг байсан. Тийм учраас одоо бол энэ бол юунаас явж байгаа шүү. Яг клубын лицензтэй адилхан болж байгаа шүү. За. Яг тэгвэл жилээр өгчих юм бол болно. Тийм нөгөө 10-аас 15% хөнгөлтүүд аваа идлээ. Одоо сая би жилээр яшаа тэр 300-аар угаасаа тэр 300 өгсөн тохиолдолд спорт хороо жилээр нөгж ирсэн. Түүнээс сараар нь авдаг 300. Харин тийм тэгэхээр нэг хэдэл тооцоо бодоод явчихна шүү. Энэ бас нэг асуудал байгаа. Жишээ нь зарим клубүүдийн хувьд бол ингээ саяных дээр ингэж нөгөө төлөөгүй хугацааны үр төлбөр гарчиж байгаа шүү дээ. Төлөөгүй хугацааны. Өөрөөр хэлбэл дараагийн тэмцээнд орохын тулд өмнөх өрөө дуусгachиж дараагийн тэмцээнд орох нь зөв тийм ээ. Логикийн хувьд зөв. Тэгэхдээ сургууль мөн үү? Тиймэрхүү үйл ажиллагаа явуулаагүй байдаг шүү дээ. Энийг гэхдээ дараа нь хэлэхгүй уучлаарай. Би энд яваагүй маа юм биш. Одоо шинэ байж л би ярьж штэ. Одоо 1-р сар тийм үү? Тэгэд манайх 2 3 дугаар сар дээр манайх үйл ажиллагаа зогсохоор байна шүү. Энийг урьдчилж мэдэгдэн. Алан бичгээр. Түүнээс намд нэг мессенжерээр ч юм уу нэг юм хилчглэр би тэрийг санаад идэг юм гэж байхгүй. Бичгээ явуулчих. Окей, тэгэнгүүт 1 2 3 дугаар сард бол эднийх үйл ажиллагаа явуулахгүй зогсох юм байна. Засвар хийх юм байна. Окей, тэр чинь бол ойлголоо. Тэн дээр өөр төлбөр үүсэхгүй гэсэн үг. Зөв. Яг өөрчлөө сануулсан тохиолдол. Тэгэхгүй байж нэг юм тэгэхээр энэ дээр ч манайх амарсан шүү дээ. Тийм хүлээж авахгүй. Окей? Заавал өөрчилж бичиг ирсэн тохиолдол тэр үү. Тэгэхгүй энэ чинь нөгөө нэг хүнээс хамааралгүйгээр төлбөр тооцооны систем явагдаж байгаа учраас тийм үү? Учи ингээ ярьдаг тийм байхгүй шүү гэж. одоо заах бол жилээр нүцсэн. Гоо гэх гэж байна. Тэнгууд 6-8 сард амархаар байлаа гэж бодлоо хацаад тэндээсээ Уршлаад мэддэг чинь уршлаад мэддэг ч гэсэн таахгүй. Тэгэх юм бол тэр юу гэдэг дараагийн сар руугаа шилжүүлдэг ч юм уу хэрвээ уршлаад үлдсэн тохиолдолд боломжтой Тийм. Тэрийг нөгөө хөнгөлтийн холбоо талаас нөгөө хөнгөлтийг хийгээд өгч гэсэн болно. За жишээл ингээд
Хэдэн хүүхэд сонгочихъя. За. Тэгэхээр би сая ерөнхийдөө ингээд 3 хүүхэд сонгоцсон тийм үү? Нэг хүүхэд нь хоёр төрөл дээр оролцсон, хоёр хүүхэд нь нэг төрөл дээр оролцсон. За тэгээд энэ дээр тамирчтайгаа сонгохлоор энд нөгөө сагсны зураг гараад ирж байгаа. Энэ сагсны зураг дээрээ дараад тэгэхээр ерөнхийдөө картан дээрээ сагсан дээрээ дарахлаар манай нөгөө 3 хүүхэд маань тим настай тэдэн тим англих эмэгтэй эрэгтэй хураамж нь за энэ хүүхдүүд нөгөө хоёр төрөлд оролцсон хүүхдүүд тийм үү 50,000 энэ хүүхэд нь болохоор 60,000 байх нь тийм ээ. За ингээд нийтдээ 160,000 төлөх гэдээ дарахлаар нөгөө альтрууныхаа банкныхаа сайт руу өсөрж ороод за үйлдвэрийн нөхцөл зөвшөөрж ингээд дараа нь төлж үзүүлж яах юм. Заавал төлж үзүүлэх арга нь чи адилхан юм ч өмнөхтэйгоо. Юутайгаа адилхан юм биш үү? Өмнөх төлбөр төлсөн аргачлалтаа адилхан учраас заавал төлж үзүүлэх хэрэггүй л гэж. Зөв. Харин энэ угаасаа 160,000 гэсэн нэг төлөхгүй. За окей. За тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө онлайн шоптоо нэг жоохон дөхөө хийсэн. Ерөнхийдөө юу худалдаж авах гэж байгаа гэдэг юм л те. Тэрийгээ сонгочоод дараад нь карт хогисоо өгнө. Сагс руугаа ороод сагснасаа тэгээд эцсийн төлбөрөө шалгаад төлөх гээд тэгээд QR код уншуулж болж байна. Банкныхаа картаар төлбөр тооцоо хийж болох нь тийм үү? За тэгэхээр альтрон түмээгийн хийснээр яг энэ систем дээр хэрэг ингээд төлбөр нь хийгдсэн л бол эндээсээ төлбөрөө буцаах тийм юу ямар нэгэн боломж бол байхгүй шүү. За энэ дээр би дахиад нэг нэмэлт сануулж. Өмнөх энэ төлбөрөөс гадна зүгээр энэний өмнөх нөгөө систем ажиллаж байгаа үед бол нэг ийм багш нарын хувьд нийтлэг алдаа байсан. Юу гэсэн гэхээр мини баг гэдээ үүсгэчээд тэр үүсгэсэн багаа тэмцээндээ бүртгүүлээгүй хайждаг. Мини баг үүсгэсэн бол энэ бүртгүүлцэнгээ ойлгоо явуулсан. Зөндөө багш нарт тэмшээ гараад бүртгэлээс хоцорж ирсэн. Яг энэ тохиолдолд энэ бол муу адилхан. Би энэ нөгөө бага үүсгээд төлөх гэдгийг харж бүр яг төлөхгүй бол төлөх гэдэг энэ сагсандаа үлдээчихэд болцсонгээ ойлгоод яваад байдаг багш нар гашгүй. Яг эцсийн төлбөрөө төлөөд дуусны дараа окей энэ яг бүртгэл баталгааж ин гэсэн үг. Тэгэхгүй бол өмнөх шиг тийм нөгөө бага үүсгчээд тэмцээндээ бүртгүүлэхгүй хаяад байсан нэг юм тохиолдол гарсан шүү. Тэрэн дээр энэ дээр аягүй сайн багш нар анхаараарай. Яг эцсийн байдлаар төлж шүү. Тэгэхгүй бол тийм бид нар болохоор одоо ирээгүй усуд уучлаарай би үг нэр гэж урьсан тийм энэ бол өөрөөсөө хариулах асуудал. Энэ дээр бол яг манайха аягүй тийм анхааралтай байхгүй бол бид нар нөгөө нэг 18 цаг 00 минутанд ингээд төлбөр бүртгэл хаагнаад гэвэл бид нар хоторчлаа уучлаарай одоо л уучлаарай болсон шүү дээ. Хизээч 1 минут сунхаа болсон шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр хэдүүлээ анхааралтай байхгүй бол нөгөө нэг энэ хүний оролцоо багасаад юу гэх юм багш нар өөрсдөө боломж хариуцлагатай байхыг шаардаад эхэлж байгаа энэ сайт. Тэгээ юу вэ? Бүртгэл чи 18 цагаас ингээ хаагдаад бүртгүүлсэн байх баг. Тэрний дараа төлбөрөө хийдэг байсан шүү дээ. Өмнө нь. No. Хэзээ ч юм байхгүй. Төлбөр хийж иж баталгааж байна. Тэгээ төлбөр хийхгүй бол баталгаажхгүй угаасаа. Тийм. Тэгэхээр одоо ч бас нөгөө хоёр алхамтай яваад байгаа шүү дээ. Энгийн бүртгэл, хоцорсон бүртгэл гэх тийм. Тэгэхээр энэ ийшээ хийснийгээ дараад нь ингээд эцсийн байдлаар төлөх гэхгүй бол ийшээ хийчихэд мартчих юм бол энэ бол эцсийн байдлаар нөгөө бүртгэл бол биш шүү дээ тийм. Зүгээр нөгөө юуныхаа сагс руугаа ийдсэн байгаа. За тэгээд яг нөгөө энгийн бүртгэлээсээ нөгөө хоцорсон бүртгэл руугаа шөнө 12 цаг тэг минутан дээр юу гэж хязгаарлаж байгаа тийм үү. Тэгэхээр ийшээ хийчихэд мартцсан байжгаад хоцорсон бүртгэл руугаа орчих юм бол энэ үний дүн нөгөө хоцорсон бүртгэлээр үнэ нэмэгдэн шүү. Анх нөгөө сагс руугаа нэмэхдээ энгийн үедээ байсан ч гэсэн нэгэн төлбөр төлөөгүй л учраас төлбөр төлөөгүй чинь баталгааж агуул гэсэн үг шүү дээ. Тэгэхээр баталгааж агуугаа учраас хоцорсон хугацааг орчих юм бол тэгээд эдгээр нь нэмэгдээд төлөх гэдэг дүн маань бас тухайн үед тэгээд тамирчнаас хамаарат нэмэгдэх юм тийм үү? Тэрийг сайн анхаараарай. Тэгэхээр заавалчгүй ингээд юу эцсийн мөчийг хөлөөгөөд байх шаардлагагүй тэмцээ нээгдсэн бол ерөнхийдөө тэгэл цаг зав харж агаад гэс хийгээд хараа тэгээд гол нь энийг нөгөө сайн хэлсэн те энийг бүртгүүлсэн баталгаажсан тамирчид нь олон нийтэд бол шууд бол харагдахгүй яг нөгөө хамгийн эцсийн байдлаар 6 цагт ингээд бүртгэл дуусч байгаа шүү те тэгснийхэн дараад нь харагдах учраас заавалчгүй сүүлийн өдрийн дээр хүлээх шаардлагагүй ингээд дор нь хийгээд байгаа. Тэгээ хамгийн анх болохоор нөгөө сервер жоохон үзүүлэлтээ буруу сонгоцсон байсан учраас багш нар дандаа байж байгаа яг хамгийн сүүлийн өдөр ч юм уу те бүгдээр нэгэн зэрэг ороод ирсэн чинь айгүй гацалд үүсчихсэн байхгүй те тэгээд нэг тодорхой хэмжээгээр апгрейд дээр хийжсэн. Гэхдээ бас нэг техник юм чинь те бүгдээрээ хүлээж хамгийн сүүлийн мөчөд хийх юм бол тэгээд хүлээлт өдр үүсээд эсвэл одоо яг тэр энгийн бүртгэлийнхаа 23 цаг 58 минут болчиход идэг те 2 минутын дараа хаагдчих гээд идэг нөгөө энгийн бүртгэл нь хаагдах гээд идэг.
Тэгсэн чинь нөгөө ингээд энэ сервер нь өөрөө ингээд ямар нэгэн байдлаар интернетээс ч юм уу те банкны сайтаас ч юм уу хамаарат ингээд нэг саат лидер болоод 24/0-ноос хэтэрчгэл юм бол юу яам гэсэн үг. Нөгөө нэмэлт дүн рүүгээ орчин гэсэн үг шүү заяа. За окей. Төлбөр тооцооны хувьд бол юм байна. Тэгэхээр энэ зүгээр монголоор ингээд бичигдсэн байгаа учраас манайхан дээр нэг тийм асуудал гарахгүй байхаа. Зүгээр асуудал хэрвээ гарах юм бол яг нөгөө түрүүчийн аргачлалаар хэдүүл явчих. Ямар үйл хийгчсэн чинь югс алдаа гарч ийн вэ гэдгийг нэг скриншот юм уу эсвэл нэг видео хийгээд явуулдаг шүү дээ. Тэгээ явуулчих юм бол би цаашаа өгөөд эднийд өгөөд эдгээр алдаагийн шалгаад мэдээж алдаа байх юм бол засаад юм ингээд явчих гэсэн үг. Тийм үү? За одоо програм дээр ер нь зүгээр энэ төлбөр тооцоолоноос гадна зүгээр програм дээр гарч байгаа манайхан дээр асуух юм уу хүндрэлтэй юм юу вэ? Юу гарч байна? Одоохондоо тийм камерчин устгадаг тийм бол байхгүй байна. За окей. Ингэж болдгоо юм уу? Одоо шинэ юу гэдэг тухайн клубын админ байгаа шүү дээ. Тухайн клубын админ өөрийнхөө л тэмцлийг устгах гэж байгаа юм. Тэр эрхийг нөхчүүл яадаг. Гэхдээ тамирчин устгаж бол болохгүй л дээ. Тэр тамирчны ямар нэг түүхнүүд нь үлдсэн байгаа хүн байхгүй болчоор түүх нь хоосроод болохгүй. Тэгэхээр тэрний оронд зүгээр юу яачаа идэхгүй болгоод тийм гол хүндрэл нь ингэж байгаа юм шүү дээ. Нөгөө нэг айгүй олон тамирчин бол листээр ингэж хүний хайх гэж бүн зовоод байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэрийг нэг түр хайт хийдэг ч юм уу яадаг ч юм. Тийм. Итгэхгүй тамирчид гэдэг ч юм уу тийм. Ерөнхийдөө үндсэн баазаасаа асаад түүхийн бааз руу ерөнхийдөө шилжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр тэрнээс буцаад сэргээж болно тийм. Хүсвэл сэргээж бас болно гэсэн үг яг зөв. За окей өөр. Тэгээ дараа нь юу юм? Хүүхдийг нэмээд оруулцдаг. Хүүхд ингээд нөгөө тэмцэндээ сонгох ингээд аль усанд нь орсон юм гэхгүй. Заримдаа нэр усаар эргэж сүлжээд хаач ирэхгүй. Тэгээд нөгөө хүүхд аль усанд нь орсон байна гэж хайраа. Аль юунд нь орсон байна? Хуудсанд нь орсон. Зөв. Тэгэхээр нөгөө сүүлд нэмэгдсэн бол одоо нөгөө хуудс нь хамгийн сүүлдээ л нөгөө хүүхдийн нэр нь байхгүй эсвэл ингээд нэрийн дараалалаараа нэрийн тэнд ороод байна. Энийг жоохон Яг үнэ сортлох тухай ярьж шүү дээ. Тэгээд юм бол амар. Тэгэхгүйгээр нэг хүүхд нэмэгдээд хайчдаг. Тийм байна. Маш нэг олон хүүхдтэй клуб дээр яг тийм зовлон гарах юм байна. Зөв. Тэг ялангуяа нөгөө бас явхаа болцсон хүүхдүүд нь тэр дунд нь орж ирээд ингээ олон бол харагдаж байна тийм. Окей ойлголоо. Би чи юу тэмдэглэж. Насны аймаг юм уу үсэж юм ингээ лист гэж анги. Над дээр болохоор нэг юм байна. Одоо клубын орон шилжиж байгаа шүү дээ тийм. Хоёр баг зөвшөөрч байгаа. Гэхдээ энийг жилийн юм уу 6 сар ч юм удирдлагч юм ингээ хязгаар тавьчих байна тийм. Тэгвэл ингээл за одоо манайхаас нэг ороод эднийгээс нэг ороод буцаад манайхаас ч ороод ингээд хаад шууд нэг юм тийм яг зөвшөөрч байгаа юм. Гэхдээ яг нэг юм шилжих хөдөлгөөнд дээр нь хязгаар тавьчих юм бол За бодит жишээ ярь да. Яг яагаад тэгж байгаа вэ? тийм олон шилжиж бол тийм. Одоо чинь манай Азаа байхгүй. А2. За А2 гэдэг хүн ясаа. Улсын орон болохоор яг ингээд санаа нь болохоор шигшээ хүмүүстэй ингээд жингээ зүгүүлээ нэг баг болгоод орчвол гэдэг утгаараа хоёрт нь болохоор одоо булгаад ирсэн тийм нэгж байгаа. Тэгээд өөр тэмцээн болохоор бидний хүмүүсээс том хүмүүс авахгүй өөрөө. Тэгээд хоригсноор яах вэ? хоригсноор явах гэдэг тэр хүмүүс яг нэг газар явах. Наач ер нь насан турш дээр л тийм асуудал гарч байгаа юм шиг зүү. Тэр ч одоо хориглох хаашаач юм да тий. Гэхдээ тэр одоо бол яг зөвөр ер нь бол наач хориглох асуудал биш байна. Санаа багийн дүн оршууд. Холбоо гэхээс илүүтэйгээр өгж байгаа багш нар нь окей гэх юм бол авж байгаа бас шийдэл авч байгаа байхгүй. За тэгвэл энэ дээр нэг юм байна. Хүүхдүүдийн зургийг ингээд солиход одоо чинь би ингээд хадс хүүхдүүд явж байгаа зургийг ингээд солих гэдэг. Тэгмээд эдгээр чинь энэ байгаад тулдаа бид нэр бүхэлдийг хөгжиж байгаа шүү дээ. Ер нь бол холбооны ажил. Тэгмээд багш нар заавал зургийг явуулаа мэдээлэлтэй ингээд ямаараа явуулах ингээд асуудал хоёр ажил болоо. Тэгмээдээ давхараас юу гэж хэлдэг нэхэр энэ яг миний санааш мөрөд байгаа. Тэр хүүхд тастай явах процесс байхгүй. Тэгээ энэ дээр болохоор өсний одоо англи дээр солиход төлбөрийн үйлдэл гарч иж байгаатай адилхан жил болсон тохиолдолд санал ингээд явчихдаг. За хоёр юм ажиллаа. Эхний зурган дээр жишээ нь хүүхд чи зураг солих боломжгүй юм уу? Багш өөрөө. За.
өнгийн бүстэй тамирчны зургийг сольж болох юм уу? Болно үстэй. Өөртөө болно үстэй. Хар бүстэй хүүхдийн бүсийн зүгээр жишээ тухайн багш өөрөө өөрчилж болохгүй ч гэсэн тэр нэг ийм асуудал гарсан юм аа. Хүүхдүүдийг хар бус аваагүй байхад бахан хар бус руу шилжүүлээд тахлаар нь за энийг хязгаарлахгүй болохгүй юм байна гэд хар дээр болог тавьсан. Гэхдээ тэрэн дээр болог тавьлахэд C6-ийн солих дээр яга болог тавьчих чам. C6 сольж ээж л да би програмд ярьж штэ. C6 сольж болохгүй юм уу? Уг нь болох л өстой. Окей тэрийг түлж болохгүй байна гэж тэгвэл тэрийг нийцэхдэх үү? Энэ C6 дээр миний ярих юм бас байгаа. C6 дээр манайхаа энэ мандатыг яг ингэ C6-аар нүгэнд гаргаж авах. Би нэг хид хідэн уулсан дээр хэлсэн. Энэ дээр Мики Маусын зураг байгаа. Зарим нь бүрнээр үнэхээр доромжсон зургууд байгаа. Тэр мандат нь үлдэн шүү дээ. Тэ энэ дээр жоо хариуцтай хандла та. Хилээд байхад гачин юм аа. Тэгвэл тамира дээр нэг C6-ийн солих асуудлыг нэг өгчихдөг үү? За окей. Хоёрдугаар цаа ингэсэн. Өнгийн бүсний асуудал дээр нэг ийм асуудал гарч ирсэн. Нөгөө бүснийхээ ангиллыг дээшлүүлэхгүй яваад тэмцээнд ороод бүх асуудал үүссэн тохиолдол нодлон жилжингээ гарсан. Тэгээ тэрэн дээр яаж байгаа вэ? Програм дээр болог тавьсан тийм ээ. Болог тавьдаг гэдэг нь хугацааны интервал болж байгаа. 3-аас хэд сар вэ? 5 сар дотор байлоо. Тий. 3-аас 5 сар дотор сануулга гарч ирнэ. Хэрэв ангиллаар дээшлүүлээгүй 3 буюу 5 сар хүртэл. Энэ хугацаанд хэрэв ангиллаа явуулаагүй бол байж ийлээ. Чи юм ярьж бас битээ зэрэгцээд л да. Сануулга гарч ирнэ. Та тамирчныхаа ангиллыг дээшлүүлэх хугацаанд болсон байх шүү гэж сануулга гарч ирнэ. 6 сар болчихвол яах вэ? Шууд улаанаар англи дээшлүүлж та бүтгэлээ хийлгүүлэх эрх нэгднэ гэж. Ийм хугацаатай болчихж байгаа. За онцгой тохиол байна. Онцгой тохиол. Онцгой тохиол гэдэг маань тухайн хөлт үнэхээр юу гэдгийг гар хөлөө хугалж агаад байхгүй байж агаад 5 сарын дараа ирсэн байж болно доо. Тэгэх юм бол холбоон дээр тэр нөгөө эмчийн бичиг магадлал юу гэдгийг те тэрийг нь үзүүлэх нөгөө юуг нь авчираад энэ хөлт үнэхээр ингэсэн юм аа. Ирээгүй юм аа. Ирээгүй байж агаад одоо ирсэн юм аа гэд энийг нь үзүүлчих юм бол хүн ойлгоно. Тэгэхгүй байж та тэр нөгөө дайчид стар байна уу энд? 23 хүүхэд нь 23-уулаа байхгүй байж байгаад ирсэн юм яриад идэх тийм үлээж авахгүй. Окей, онцгой тохиолдлыг бол ойлгож түн, тийм ээ? Энэ үнэхээр бэлтэж байгаад ирсэн юм байна. Эсвэл үнэхээр явахгүй байж байгаад ирсэн юм байна. Ямар ч гэсэн програм дээр бол тэр хугацааны интервалаар бол сануулга гарч ирдэг болоо заримдаа бүр болго тавьдаг. Бүр хитэрсэн тохиолдолд. Окей. Бүртэргээр явна. Бүсэл дээшлүүлэх асуудал байхгүй юу? Шар ногоон цэнгэр юу гараад явчих. Ойлгомжтой. Тэгээд одоо шинийг бас нэг юм байна. Яг онцгой тийм нэг байх үнэтэй байна. Энэ бол арайч бий юу шийдэх болоогүй жоохон хэрэгтэй продукттэй. Гоо наадхан дээр чи гол маргаан юун дээр гардаг вэ гэхлээр ингэдэг байхгүй юу? Багш нарын маргаан дээр энэ нодлон жил шар бүстэй байж байгаад алтан медаль авсан. Энэ жил ахаал шар бустайгаа алтан медаль авч ийна гэдэг маргаан багхгүй юу. Түүнээс бол тэр нөгөө нэг үнэхээр ахидгүй хүүхдийн тухай ерөөс яриаг байгаа. Маргаан энэ дээр гарсан ч тийм үстэй. Энэ дээр ингэж асуудал шийдвэрлэх гоё. Одоо чинь холбооноос бид нэр ингээд улуу өгөөд шүүгчнэрээс бүсний шалгалт авуулж байгаа тийм. Эдрийг бид нар хамтдаа ажиллаад яг дараалалаар зөв ингээд харилцаа холбоотой байх юм бол энэ асуудал гарахгүй байна. Одоо чинь бүсний шалгалтын дээр ирж байгаа багш одоо шүүгчтэй багштай харьцаад нэрсийг аавна. За явсныхан дараа холбоонд өөрсдөө нэрээ барьж чад энэ хүмүүсийн бүсийн давтмаар байхгүй. Магадгүй унтсан тохиолдолд төмөгийн кейс бол унтж байгаа юм шиг ярьж байгаа байхгүй. Тэгвэл унтсан тохиолдолд энийг унсан юм чинь бүсийн ахиулахгүй. За энэ яриа бол би нэг дараад нь бүх сургуулийн дараа хамгийн сүүлд миний холбооны мэдээлэл хүргэх гэдэг хэсгээр угаас орсон байж байгаа. Би нөгөө одоо энэ програмын хүн байгаа дээр програмынхаа юмнуудыг хэдүүлээ яриад авчив. Зарим сайн нэг өөрчлөлтийн ч юм уу нэг зарчмын юм ярьдаг шүү дээ. Тэр бол програмынханд бол нэг төдийлөн хамааралтай биш. Би тэдний мэдүүлэг хоорондоо яриад програмынхандаа захиалгал өгөх асуудал байхгүй. Тийм үү? Тэгэхээр програмтай холбоотой юмнуудаа хэдүүлээ яриад дуусчих идэх үү? За. Танаа сургууль оюунлаг бол төлбөр авдаг уу? Хүүхдүүдээс. Яадаг юм? Сургууль бияч тийм үү? За тэгээ асуудал нь юу вэ? За би наад чинь бодолцъя. Наа чинь бодолцоор юм байна. Бодолцоор юм байна. За. Систем дээр бас нөгөө нэрсээ гоё
баамаас өсвөр насан туршид нөгөө хайхад яг ангилалтай байх юм бол тэр нэг дамраа. Хоёр болохоор бүгд нэмсэн мэт тэр ангил руугаа буусан ба итгэв орчдөг бол за хайхад амар бол яг бид нар хавлаа хэлбэрлэх таа миний хувьд систем дээр Софтлох асуудал ярьсан шүү дээ. Өөр хар бүсэн дээр бол ингээд бан хийж байгаа шүү дээ. Хар бүсэн дээр жишээлбэл баны дугаар гэсэн хэсэг байна шүү дээ. Баны дугаар хэсгийг яг ангаар тэргээд бүхэн бол ажлын дугаартай ч юм уу дугаар болохгүй гэх юм. Тэгээд өөрөөсөө хоёр дан авах нь бол хоёр дан болох юм тийм. Баны сертификатыг яг ингэ оруулах. Өөрөөр хар бүсэн манай хоёрын яг энэ холбоо нөгөө пейнтинг ч юм уу шалгах гэсэн одоо яваад байгаа. Бүгдээс нь зургуудаа нэг нэг дээр нь баны дугаар мөрөнд хийж үлдэх зүгээр. Тэрийг яг өөрсдөнд нь зөвшөөрсөн яг их нь одоо холбоо яг хянаад заны дугаараар биш ойлгосонгүй л дээ. Яасан гинэ? Чинийх болохоор ингээд холбоо руу захиалга өгчөж байгаа юм ба шүү дээ, тийм үү? Үгүй байгаа юм уу? өөрөө чигээр хар бүсгүй болгонгоос өөрөө бүтээд өөрөө зураг мөрөнд ороод нөгөө хар бүсээ өөрөө бүтгүүлээд байж болох уу гэдэг асуудал ярьж штэ. Наадах чинь яг бид рүү хэлсэн штэ. Энэ хар бүсэн дээр нэг асуудал болсон байхгүй юу? Асуудал болсон байхгүй юу? Ямар ч нөгөө нэг хар бүс аваагүй байхад нь баах хүмүүсийг хар бүс рүү шууд автоматар оруулсан байсан байхгүй. Тэр нэг багийн байр мэрэгтэй холбоотой юм шиг байгаа. Тэгэнгүүт за энэ болохгүй юм байна гэд танаа захиалга өгчөөд хар бүсыг бол зөвхөн холбоогоор шийддэг болсон штэ. Тэ? Яг гоо тэр тэгж явахгүй болохгүй юм байна. Наа чи айгу түүхтэй билээ. Тэгвэл дураараа хар бүс рүү шийдүүлсэн тохиолдол айгу гарсан. Гэхдээ 9 жирийн код зохиогдсон байхгүй юу? Тэгээд янз бүр тэгээд даны өөр нэг хүний даны гэрчлэгийг 5 хүн дээр адилхан оролцсон ч байдаг лөө нэг тийм новшин юм гарсан юм а тэгэнгუут нь за болио гэж ингэсэн. За өөр наач юм бол ярьцаа асуудал юм. За хаад програмт толботой. Энд нэг ийм асуудал байгаа. Тэр нөгөө тамирчны лицензийг хугацаа болвол би хизээ суугуулна тэр өдрөөсөө 365 хоног явж байгаа. Жишээл өнөөдөр бол 1 сарын 25. 1 сарын 25 гэхээр дараа оны 1 сарын 25-нд тэр тамирчны лиценз сунгаж байгаа тийм үү? 24 ч юм уу. Клубийнх өөр явж байгаа шүү. Клубийнх бол тухайн сараар явж байгаа. Тухайлбал би 1 сард төлбөр төлөхөд 1 сарын төлбөрөөр төлөхөд 1 сарын 1-нд төлнө үү? 1 сарын 30-нд төлнө үү? Ялгаах 1 сарын төлбөр. Энэ яг л нөхөж төлдөг учраас. Алж байгаа. Түүнээс төлсөн өдрөөсөө 1 сар гэж тооцохгүй. Тухайн хуангийн сараар явж байгаа. Энд нэг ийм ойлголт гарч ирнэ. 2 сарын биш ээ. Юу вэ? Жишээ нь 2 сарын одоо тэмцээн чинь 2 сарын 12-оос 14 баггүй. Би 1 сард яхад 2 сарын төлбөрийг төлөөгүй бол лицензээ сунгаагүй бол тэмцээндээ бүртгүүлж чадахгүй. Би 2 сарын бүтэн лицензээ бүтэн төлж ийж төлөгдөн. Итгэвч чинь. Тэр бол ойлгож байгаа тийм. Сараар явж байгаа. Энэ тамирчин клуб хоёрын ялгаа тэндээ байгаа шүү. Өөр чин за ийм одоо тамирчин ингээд лиценз авчиж байгаа нэг жил лиценз авах авчиж байгаа гэж аавч ярьж байна. Тэгвэл бэлтгэл хийдгүү. Тэгээд бэлтгэл хийх үгээр би манай хөлт лицензтэй шүү дээ. Чи яа тэмцэн орж байгаа. Бэлтгэл хийх хэрэгтэй байна гэхэд юу лиценз авчихсан байхад яагаад ч юм. За энэ тамирчин тасалжуулагч хоёрын хоорондын асуудал шүү. Энд холбоо орцохгүй. Чи өөрөө тэр багш нар эцэг эхчүүдэд яаж тайлбарлах чинь чиний асуудал шүү дээ. За энэ тэр бол тамирчныг тэмцээнд оруулах уу оруулахгүй гэдэг бол тэр багшийн 100 ирэх. Окей. Тэргүүд өөрөө шийдэж. За наач өөр шийдсэн. Хичээлээ бүртгүүлээд шар усаа аваад ч юм уу ингээд нэг өнгөн бүснүүдээ аваад хэрэгжээснээр дундаас бүгд явж байгаа жилийн дараа ч юм уу ирж байгаа бүгд үү шүү дээ. Тэд нар яа усаа ахиулсан гэдэг юм одоо тэрийг Харин би нөгөө онцгой тохиолдол тиймэрхүү тохиолдлууд бол холбоотой ярилцаарай гэдэг байгаа байхгүй юу? Ярилцаарай гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ яг яасын, ийсийн тиймнүүд ч бүгдийг харъя гэж байгаа байхгүй юу? Ер нь шүү дээ энийг бид нар ийм нэг юм хийх гээд байгаа. Энэ програмыгаа бид нар аппликейшн хувилбар руу энэ жилдээ багтаага шилжүүлчихнэ. Аппликейшн хувилбар руу шилжүүлчихлээр миний хүсэж байгаа юм ерөөсөө тэр. Одоо жишээ нь танай клубын 10 хүүхэд байлаа шүү дээ. Чи 10 хүүхдийнхээ эрцийн бүртгэлийг өөрөө бүртгэж байгаа тийм үү? Энэ програм аппликейшн руу шилжүүлчих юм бол тэр холбооны давхар хяналт болоо явчихна. Энэ бат гэдэг хүүхэд тулаанчдаг клубын хүүхэд байхгүй. Энэ ирсэн юм ирээгүй юм, ирж исэн юм ирээгүй, ирж байгаагүй юм уу? Энэ чинь нөгөө эрсдийн бүтгэлийн систем дээр чи энэ холбогдчих юм бол
Бүр асуудал болоо явчихна гэсэн үг. Тэгэхээр энэ аппликейшн бол энэ ондоо ер нь багтчихна гэдэг байгаа шүү дээ. Аппликейшн нөгөө нэг клубийн нөгөө нэг юутай болоо явчих юм бол жишээ нь тэр хүүхэд чинь өөрөө бас ахаад нэгсэндээ бар логин хийх админ хэрэгтэй болчих гэсэн үг. Ингийн бол бүр амарлаа явчихна. Яг нь би надад харсан. Яг зөв энийг эндээс авах юм байна, хайж юм байгаа. Энийг манайх өөрийнхөө энэ бүртгэлийн нэгсэн системтэй холбох гээд байгаа байхгүй юу? Тэгэх юм бол аяга амар болчих жоохгүй. Өөрөөр хэлбэл танаа тэр нөгөө нэг алга болж байгаа ирсэн нөхөр биш үү? Тэр нөхөр яг үндэ өөрөө логин хэрэгтэй болчих жоохгүй юу? Тэгэхээр тэр нөхөр дээр бол дараад нь тэр лиценз сонголтыг бол тэр логин хэрэгтэй нөхөр рүү шилжүүлж бас болох байхгүй юу? Тийм үү? Өөрөөр хэлбэл багш заавалчгүй батаас мөнгөний аваад холбоороо тушааж лицензийг сонгох биш. Тэр өөрөө бат өөрөө сонгохгүй да. Би лицензийг сонгоё. Тэр эцэг тэмцээнд орохоор бол сунглаа. Ингээ явчуул бүр амар. Тэгэхгүй одоо та нар дандаа дамжлаг гэдэг шүү дээ. Мөнгөний авлаа, тийшээ шилжүүлдэг ийм зав юм байдаг бастай. Тийх биш. Бүгдээрээ өөрсдөө гэсэн эрхтэй болоо явчихад ингэчүүл аяга амарлах гэдэг. Одоохондоо тэрийг бол аппликейшн байгаад бүх хүн өөрсдийн дата мэдээлэл нь ингээд баталгаажиж наац төмөрөж шилжихгүй болохгүй ч. Гэхдээ энэ ондоо багтна гэж байна. Өөрөний таниашаа асуудлыг бол багшийн админ хийсэн юм шиг. Бүр дүүрээ шийдэх авах юм шүү дээ. Бидний хоёр хэлбэр ч юм уу ингээд 3 сарын тэмцээний сая жилийн тэр гарсан юм шүү дээ. Энэ шиг ингээд гаргаад яваад. За наа чи ингэсэн. Эндээс програмаас эрэхтэй надад ямар мэдээлэл ирсэн бэ гэхээр нэг Excel ямар нэгэн Excel-ээс ийм баг нэг датанаас энэ мэдээллийг аваа сонгож авдаг чи үлээ. Чи нэг нэрлэсэн мэрэгчлээ нэг. Надад тийм Excel лөө. Pivot table гэдэг нэг ийм Excel ирж байгаа. Тэр нөгөө нэг энэ сайтын бүх мэдээлэл бүхий тийм Excel ирсэн баггүй. Тэнгуут нь би эндээс нь за өсвөр насны ангиллыг сонгочих. Энэний өсвөр насны бие ангиллыг сонгоё гэдэг юм уу? Ингээд би өөрөө нөгөө мэдээллүүдийг суултж аваад нэгтэй гараад ирнэ дээ. Тэнгуут юу гэх юм? Өсвөр насны бие ангил дээр аль клуб хамгийн олон медаль авсан, аль клуб хоёрт орсон гэдэг ингээд тэр листний гарангууд нь дизайны хэлбэр рүү би өөрөө зүгээр фотошоптож оруулж байгаа байхгүй. Тэгэхээр програм дээрээс бол яг чи нөгөө чиний хүсэж байгаа маркетингийн яг тийм мэдээллүүдийг шууд татаж авах боломж авах. Наач дамжлагтай байхгүй. Эндээс надад Excel-ээр мэдээлэлэр нь тэрийг нь би хөрвүүлээд дизайнд оруулаад та нар л өгөх нэг юм. Үзээний дараа нөгөө босох үр дүн мөнгө хийсвэр тийм хүмүүсийн нэг бүр тийм бүх байдлаар нийтээр оруулж яг нэг цаг тухайд нэг тийм хөө одоо тоон баримт ордон шүү дээ. Үр дүнгийн мэдээлэл орж байгаа шүү дээ. Одоо юу юм паблик хэсэг дээр нөгөө клубын үзүүлэлт, тамирчны үзүүлэлт гэдэг статистик ороод ирэх байхгүй юу? Одоо энэ 2 сарда багтаагаад. Тэгэхээр тэрийг нэг үзээдэх заяа. Тэр чи тэрийг яриад тах шиг байна. Тэгээд тэр нэвтэрснийхэн дараад нь шаардлагатай бол та дотор ярьж байгаа ч үгүй би бас хурж ирээд энийг бас ингэвэрээ тэгвэр нэг дахиад ярилцж болно. Тэгэхээр тэр ерөнхийдөө статистикийг л гоё харах гэдэг чинь нөгөө тамирчны статистик мэдээлэл ирэнгүүт бид нар хэдүүлээ академик суун. Академик сууж хагаад мэдээж нөгөө шинэ юм гараад ирэнгүүт бид нар өөрсдөө нэг эхлээд нэг эсвэл ингээ камера 7 хоног бид нар өөрсдөө ингээ нэг туршуулаад үзүүлчихье. Тэнгууд тэн дээрс хүмүүсийг үзснийхаа дараа санаа төрнө шүү дээ. Чи энэ ингүүл гоё юм биш үү гэдэг юм уу. Тэгж яагаад хэдүүлээ академик уулзалт гэдэг хөө. Би тэрнээ бол бүр санаа байж байгаа. Жишээ нь тэмцээн дуслаа шүү дээ. Тэгэнгүүт юу гэдгийг за энэ торнадо кик клубын нэг тамирчин хинч гэдгийг те нэг тамирчин өөрийнх нь ингээд мэдээлэл гараад ирж шүү дээ. Энэ тэмцээнд ийм амжилттай оржээ гэж гараад ирнэ. Тэгэнгүүт багш нь тухайн хүүхдийн жишээ нь юу гэдгийг яг тухайн тэмцээнийхэн зургуудыг өөрөө апплод хийх боломжтойгоор хийчихвэл бүр амарч. Өөрөөр хэлбэл эцэгх нь ороод үзлээ. Энэ үнэн баярын ган эрдэнэ гэдэг хүүтэй энэ тэмцээн дээр ийм зургууд авахулсан юм байна. Нэр тэмцээн дээр ийм зургууд байсан юм байна гэдэг ингээд багш нь өөрөө бас апплод мэдээлэл оруулаад байвал аяа амархгүй. Тэмцээн дээр. Тэгэхээр энэний сервер нэлээд томорхон гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэр бол асуудалгүй. За програмын талаар бол өөр асуудал байхгүй явуулж хүн. За гоё болж байгаа баярлаа. За баярлалаа. Дараагийн үргэлжлүүлэх үү.